За өнөөдөр та бүхний дуртай гэмт хэргийн талаар бичлэг ярих болно. Энэ хэрэг маш олон санамсаргүй тохиолдлуудын ачаар илэрсэн нэгэн сонирхолтой хэрэг бөгөөд ийм давхцал тохиолдол саяд нэг тохиох багч гэдэг байна. Ингээд ээлжид гэмт хэргийн сэдвтэй бичлэгээ хүлээн авна. Өнөөдрийн түүх Техас мужийн Хьюстон хотод 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн юм. Энэ өдөр 44 настай Дебра Маккормик гэх эмэгтэй ээж Мэритэйгээ өөрийн ажилуулдаг цэцгийн дэлгүүрийг нээхээр өглөө 8 цагт ирцгээсэн байна. Дэлгүүр хуваарийн дагуу 9 цагаас нээхээс дооч эмэгтэйчүүд цагийн өмнө ирж дэлгүүртээ хийх зүйлс байсан гэжээ. Ээж охин хоёр дэлгүүртээ ажиллаж эхлээд удаагүй байхад Дебра ээжигээ ойр байх хүнсний дэлгүүр явж ирэхийг гуйж өглөөний цайгаа ууж амжаагүйгээ хэлсэн байна. Ээж нь 8 цаг 15 минутанд охиныхоо цэцгийн дэлгүүрээс гарч гаднаас нь цоожилсан бөгөөд тэд дэлгүүрээ нээгээгүй байхдаа дотор нь өөрсдөө байсан ч дэлгүүрээ цоожилдог байсан гэв. Эмэгтэй дэлгүүр яваад эргээд ирэхэд нийт 30 минут болсон ба түлхүүрээрээ цоожлоод явсан шигээр түлхүүрдэд нээгээд орсон байна. Ээж нь орж ирээд ширээн дээр охиныхоо энэ хооронд нь хийж амжсан хэд хэдэн баглаа цэцгийг харсан юм. Гэвч охин Дебра нь харагдахгүй байсанд эмэгтэй охиноо нэрээр нь дуудсан ч хариу алга байв. Ээж нь баг зэрэг санаа зовнон дэлгүүрийнхээ цаад өрөө рүү ороход газарт ухаангүй цусан дундаа хэвтэх Дебраг олж харсан байна. Somebody came in and killed my daughter while I went to the store. She's not breathing at all. She's not breathing at all. Did she get shot or stabbed? I don't know. She's cut. She's cut. Дуудлага авсан цагдаа нар цэцгийн дэлгүүрт маш урдан очсон гэв. Цагдаа нарыг ирэхэд 44 настай Дебра бүсгүй аль хэдийн амьсгал хураасан байсан юм. Цогцт нийт 9 хутганы шарх олдсон нь 5 нь цээжин тус газар нь 3 нь нуруунд нь бол 1 нь мөр хэсэгт нь байлаа. Шархны хэмжээгээр нь авч үзвэл их том хэмжээтэй хутга байсан нь нээлт. Үсэрсэн цуснаас харвал эхлээд халдлага лангуун хэсэгт эхлээд дараа нь цаад өрөөнд нь үргэлжсэн нь тодорхой байсан гэжээ. Бүсгүйн гар дээрч гисэн эсгсэн шархнууд байсан нь тэр өөрийгөө хамгаалахар тэмцсэнийг илтгэж байсан юм. Гисэн хэдийч бүсгүйд аврагдах боломж бараг байгаагүй. Алуурчин хүчээр хамаагүй илүү байсан нь тодорхой байв. Хамгийн эхлээд энэ бол зөвхөн дээрэн байсан гэх таамаг дэвшүүлэгдэж эхэлсэн ч төд удалгүй бүсгүйг тэр үед хүчинцэнг нотлох зүйлс илэрсэн юм. Хэргийг үйлдсэн зэвсэг нь хутга байх гэж тогтоосонд дэлгүүр дотор болон гадна хэсэгтэн цагдаа нар хутга хайсан ч олж чадаагүй. Алуурчин хутга аваад явсныг илтгэж байлаа. Цэцгийн дэлгүүрийг бүрэн үзэж цагдаа нар нэг зүйл тогтоосон нь гэмт итгээд дэлгүүр рүү эвдэж орсон гэлтгэх ямар ч уулмөр олоогүй тул дэлгүүр нь хаалттай байсан хэрнээ Дебра өөрөө дотроос нь нээж өгсөн нь алуурчин дэлгүүрт орох цор ганц зам болж таарч байв. Дэлгүүрээ нээгээгүй байсан байж яагаад хаалгаа тайлж оруулсан бэ гэх асуулт үүсэж байсан нь бүсгүй алуурчнаас огт аюул мэдрээгүй. Эсвэл бүр таньдагч байсан байж болно. Хэдий бүсгүйг хүчнэтсэн зүйл тогтоогдсон ч дээрмийн шинжтэй зүйл бас ил болов. Тухайн үед дэлгүүрт Дебра болон ээжийнх нь цүнх байсан бөгөөд ээжийнх нь цүнхэнд байсан 400 орчим доллар алга болсон байсан бол Дебрагийн цүнхэнд бэлэн мөнгө угаасаа байгаагүй гэжээ. Дебра өөрөө хаалгаа нээж өгч алуурчинг оруулсан гэхлээр алуурчнаа таньдаг байсан байх гэж үзэн цагдаа нар боломжит с ิจ гтэн тогтоох ажилдаа орсон ч тэдэнд ямар ч сэжин байсангүй. Мөрдөгчд Дебрагийн ээж охтуудаас нь найз нөхдөд ойр дотныхноос нь эмэгтэйтэй маргаантай асуудалтай хүн байгаа эсхийг асуухад бүгдээрээ ямар ч сэжигтэн огт нэрлж чадаагүй. Дебра том болсон 2 охины ээж дунд насны эмэгтэй байсан. Сүүлийн хэдэн жилээр тэр чигт нь өөрийн цэцгийн дэлгүүртээ зориулсан нэгэн байв. Дэлгүүр нь түүний хувьд зүгээр ч нэг орлогын их усүр бизнес нь биш, амьдралынх нь баяр баясал жинхэнэ сонирхол нь болсон байлаа. Хэдий эмэгтэй ар гэрийнхэн боломжит с ิจ гтний талаар цагдаа нарт ямар ч мэдээлэл өгч чадаагүй ч нэгэн хэрэгтэй зүйлийг том охин нь хэлсэн байдаг. Тэр ээжигээ алуулахаас яг өмнө ээжтэйгээ уцаар ярьж байсан. Ээж нь 8 цаг 30 минут үед хэнийг нь дэлгүүрийн хаалгыг нь тогшлоо гэд уцаа тасалсан гэжээ. Тэгэхээр Дебра 8:30-д охинтойгоо ярьж байсан. Харин 8:45 гэхэд ээж нь ирээд аль хэдийн нас барсан бүсгүйг олсон гэхлээр алуурчинд 8:30-аас 8:45-ын хооронд бүх хэрэгээ үйлдэхэд нь 15 минут байсан болж таарч байна. Цагдаа нар дэлгүүрийн ойр орчинд байх өөр дэлгүүрийн хүмүүсээс с ิจ бүхий зүйл анзаарсан эсхийг нь асуугаад ямар нэгэн олж мэдээгүй гэхлээр алуурчин үйл хэрэгээ том болгоомжтой хийсэн болж таарч байлаа. Алуурчин бүсгүйг ганцаараа байх энэ богино хугацааг нь алдалгүй ирсэн гэхлээр урдаас ажиллаж байснаас гарцаагүй гэж мөн дүгнсэн юм. Дээр дурдсан зүйлсээс өөр ямар ч зүйл цагдаа нарт байсангүй. Ямар ч с ิจ гтэн ямар ч эд мөрийн баримт үгүй. Арга барсан хууль хүчнийхэн хотын иргэдээс тусламж хүсгэр болж энэ хэргийн талаар мэдээлэл өгсөн хүнд $11,000 шагнал амласан юм.
Иргэдээс мэдээлэл авахт нь нэмэр болох байх гэд хэргийн талаар хэвлэлээр цаацаж, энэ нь ч хэсэг хугацааны дараа үр дүнд хүрч иргэдээс ямар ч байсан мэдээллүүд ирээд эхэллээ. Эдгээр мэдээллүүд нь ихэнх нь бодит үннээс зөрүүтэй мэдээллүүд байсан ч нэг мэдээлэл цагдаа нарын анхаарлыг татаж анхны сэжин болсон байна. Нэгэн эмэгтэй цагдаа нарт хандаж өөрийн хамтран амьдрагч Майкл Смит гэгчийг Дебрагийн аллахын хэрэгт хардаж байна гэв. Эмэгтэй үүнийг хамтран амьдрагч нь огт мөнгөгүй байж байгаад гинэт бүсгүй алуулдаг өдөр мөнгөтэй болсонд хард болсон гэж тайлбарсан юм. Тэр Смит гэх эрэгт нь ажилгүй өртөө байсан байж тэр л өдөр мөнгөтэй болж энэ талаар найз бүсгүй нь асуухад жижиг цагийн ажил хийж олсон гэсэн ч эмэгтэй нэг л итгээгүй байна. Ингэж Майкл Смит гихч цагдаа нарын хараанд өртлөө. Смитийг судалж эхлээд л цагдаа нарт тэр сэжиг бүхий итгэж санагдсан гэжээ. Дебрагийн цэцгийн дэлгүүрийн эсрэг талд шатуун түгээх станц байсанд хэдий 1994 онд ч гэсэн тэнд хяналтын камер байдаг байв. Цагдаа нар хэрэг гардаг өдрийн хяналтын камерын бичлэгийг үзээд үнэхээр Смитийг бичигдсэн олж маш ихээр гайхацсан юм. Тэр 8 цаг 20 минут үед шатуун түгээх станцын камерт өртсөн бол Дебра бид бүгдийг мэдэж байгаачлан 8:30-аас 8:45-ын хооронд алагдсан байлаа. Энэ баримтыг яаж зүгээр өнгөрөж болохгүй байсан ба цагдаа лавшруулаад судлахад бүр сонирхолтой зүйлс ил болсон байдаг. Бичлэгийн ихэнд дурдсанчлан Дебра өөрөө алуурчандаа хаалгаа нээж өгөөд оруулсан баримтыг санаж байгаа биз. Харин Смит бүсгүйг таньдаг байсан байж болох зүйлс тогтоогдсон юм. Хэдий Смитийн найз бүсгүй түүнийг ажилгүй гэж цагдаа нарт хэлсэн ч Смит кондишны компанид кондишн суйрлуулдаг ажил хийдэг. Тэр ажлынх нь офис нь Дебрагийн цэцгийн дэлгүүрийн ойролцоо байдаг болж таарлаа. Энэ баримт түүнийг яагаад яг тэр өглөө зэрэгэлдэх шатуун түгээх станц дээр байж байсныг нь тайлбарлаж болохч бас Дебраг таньдаг байж болох боломжийг ч мөн олгож байв. Цагдаа нар Смитийг дуудаж уулзахад өнөөх нь үнэхээр нас барсан эмэгтэйг зүс таньдаг байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн ч мэдээж түүний өхөлтэй огт холбоогүй гэж байлаа. Гэвч түүнийг үнэн худал хэлж байгааг 100% тогтоох нэг арга байсан нь мэдээж генийн шинжилгээ. Өмнө дурдсанчлан Дебра алуулахаас өмнө хүчндүүлсэн тул цагдаа хууль хүчнийхэнд алуурчны биологийн материал байв. Гэвч хэдий Смитийн эсрэг маш олон с ิจ гтэй зүйл байсан ч ДНХ-ний хариу таарсангүй. Энэ үед хууль хүчнийхэн цорын ганц с ิจ гтний алдаад хэрэг жинхэнэ утгаараа мухардсан юм. Үүнээс цааш дараа дараагийн удаа болсон олон санамсаргүй зүйлс болоогүй бол энэ хэрэгч илэрхгүй магадгүй цаашдаа өөрөөрч илэрхгүй гэмтэргүүд үйлдэгдэж болох байсныг үгүйсэхгүй. Тайлагдчихгүй явдал хариулт үгүй түүхүүдтэй бичлэгийг сонирхон үздэг манай сувгийн үзэгчид аимшиг юм болон гэмт хэрэгтэй кинонуудад дуртай юу. Тэгвэл аимшиг триллер гэмт хэрэгээс гадна бүхэл жанрын кинонуудтай Univision-ийн Hollywood багцаас хувьдаа санал болгох 3 кино нэрлэе. Эхний кино авилга дидэгдсэн цагдаа нартай тэмцэх шудраг цагдааг үзүүлэх 1996 онд нээлттэй хийсэн Night Falls on Manhattan гэх кино бол дараагийн санал болгох киногоор мөн 70-ад оны Нью-Йоркийн гэмтэргийн ертөнцийг харуулах Carlitos Way киног санал болгоё. Ингээд харин хариулт үгүй сувгийн санал болгох сүүлчийн буюу 3 дахь киногоор ах トゥ Coyne-ийн найруулсан No Country for Old Men гэх одоо үед баг классик болсон гайхалтай бүтээлийг санал болгож байна. Та бүхэн эдгээр кинонуудыг заавал үзээрэй. Дебрагийн хэрэг гараад 18 хоногийн дараа буюу 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ахин гэмт хэрэг гарсан юм. Энэ удаад хийм цэвэрлэгээний газарт 18 настай бүсгүй ганцаараа ажиллаж байв. Тэр үеэр нэгэн эрэгтэй хийм цэвэрлэгээнд нь орж ирэн даргаа юм уу эзнээ дуудаж өгөхийг бүсгүйгээс хүсжээ. Бүсгүй түнд энд өөрөөс нь өөр хинч байхгүй байна гэд буруутсан юм. Өнөөхөр энэ хариултыг сонсон даруйд шууд том хотог гарган ирж бүсгүйг айлган сүрдүүлж кассанд нь байсан бүх мөнгийг нь өөрийнх нь хувийн мөнгөтэй хамт аваад цаад өрөөнд нь оруулаад мөнгө хүчрхийлсэн байна. Дараагаар нь бүсгүй өөрийг нь ална гэдэгт итгэлтэй байсан ч өнөөхөр санаанд оромгүй асуулт асуусан гэв. Тэр бүсгүйг хэдэн настай вэ гэсэнд наснаас залуу харагддгаа мэддэг бүсгүй өрөвдөж магадгээд 14 дэх хэмээн хариулсан юм. Энэ үед гэмт итгээд хутгаараа нуруунд дээгүүр нь алгуурхан явуулаад чи өгөхөд хитрхий жоохон байна гэд олсоор хүлээд тэнэг зүйл бити хийгээрээгээд гараад явчихсан байна. Өнөөх хэрэг гарсан даруйд бүсгүй утсан дээрээ ирж хүлээтэй гартаа чигээрээ 911 рүү залгсан юм. Төд удалгүй цагдаа төргөнийхэн ирж бүсгүйд шаардлагатай тусламжийг үзүүлв. Саяны ярьдаг хэрэг Дебрагийн хэрэгтэй том төстэй байгааг та бүхэн анзаарсан баг. Бид ч одоо үүнийг нуугаад байх шаардлага байхгүй тул төрүүлээд хэлэхэд үнэхээр нэг хүн үйлдсэн хэрэгүүд. Гэвч хоёр дахь тохиолдолд тэр дээрэмдүүлсэн хүчнэсэн эмэгтэйгээ хөнөөсөнгүй. Харин энэ үед цагдаа нар энэ хоёр хэргийг хооронд нь холбон үзээгүй байв. Гэсэн хэдий ч одоо ярих зүйл энэ хэргийн хувьд гол үйл явдлын нэг болсон юм.
Болсон газрын харьяалаараа хоёр дахь хэргийг эхний хэрэг буюу Дебрагийн хэргийг шалгаж байсан цагдаагийн хилцээхэн шалгах ёстой байсан ч ачаал нь их байсанд өөр зэрэглэдэх цагдаагийн хилцээст энэ хоёр дахь буюу хэм цэвэрлэгээний хэргийг шилжүүлсэн байна. Энэ л тохиолдлын зүйл хэргийг илрүүлэхэд нөлөөсөн гол санамсаргүй зүйл болсон юм. Түрүүн дурдсанчлан хоёр дахь эмэгтэйг анхан шатны тусламж үзүүлснийхээ дараа хилтэст аваачиж мэдүүлэг авах ёстой байв. Бидний мэдэж байгаа хэргийн үйл явц дээр нэмээд тэр гэмт этгээдийн гадаад төрхийг цагдаа нарт дүрслээ хэлсэн юм. Бүсгүй хэлснээр тэр 170 орчим сантиметр өндөртэй, 100 орчим килограмм жинтэй, булаа биетэй цагаан арьстай ир байсан. Үсний заслалт нь богино бол ямар ч сахал үсгүй мүлчигдэл нь хоссон байсан гэв. Үүгээр эмэгтэйгээс мэдэж болох хэрэгт нэмэр болох мэдээлэлүүд дууссан байна. Хэрэг гараад хэд хоногийн дараа цагдаа нар бүсгүйн дүрслэлсэнд тохируулж өөрсдийн бүртгэлд байсан боломжит с ิจ гтнүүдийн зургийг бэлтгэсэн ба бүсгүйг ахин хилтэс дуудан зургуудад таниулах ажил хийгдсэн ч бүсгүй тэдгэрийн дунд гэмт этгээдийг таниагүй юм. Хэдий хэд хоног өнгөрсөн ч хохирогч бүсгүйн сэтгэл зүйн байдал тогтворгүй. Тэр айцтай байсанд мөрдөгч түүнийг гэрт нь хүргэж өгөхөр болжээ. Тэд цагдаагийн хилцээс гарахаар явж байх үед нь мөрдөгчөөс хүн юм асуун саатуулж бүсгүй яг хилцээ үе тавьд нь мөрдөгчийг хүлээх зураа мэдээллийн самбар харан зогссон байна. Хэдхэн хормын дараа бүсгүй мөрдөгчдөр гүн ирж айд сандарсан байдалтайгаар тэр байна. Гэмт этгээдийн зураг танаа хилцээ үүдэнд байна хэмээн хэллээ. Тэр самбар нь цагдаагийн хилцээ бүх ажилчин алба хаагч нарын нэр ус зурагтай самбар байсан юм. Энэ самбараас бүсгүй өөрийг нь дээрэмдэж хүчрхийлсэн нэгнийг олсон нь 44 настай цагдаагийн алба хаагч Майкл Гриффит гэгчийн зураг руу зааж байлаа. Гэвч Майкл Гриффит нь энэ явдлаас хэдэн 7 хоногийн өмнө цагдаагийн газраас халагдсан нэгэн байв. Тэр 10 гаруй жил Хьюстон хотын хууль сахиулах байгууллагт ажилласан ч халагдах болсон шалтгаан нь түүнтэй хамтран амьдрагч эмэгтэй нь Гриффит өөрийг нь зодсон гэж гомдол мэдүүлсэн явдал юм. Энэ хэрэгээсээ болж Гриффит шүүхээс нийгэмд тусгай албатан хөдөлмөр эрхлэх ял авч цагдаагийнх нь газраас мөн түүнийг халсан байна. Одоо ажиллагаа болсон алба хаагчийн зургийг тэр даруй самбраас буулгах ёстой ч энэ ажлыг хариуцсан хүн нь Гриффитийн зургийг буулгахаа мартаад байсанд тэр өдрийг хүртэл самбарт байж байсан болж таарав. Ийм жирийн мэд тохиолдол энэ хэргийн илрэх шалтгаан болсон юм. Гэвч эхэндээ цагдаа нар бүсгүй мэдэгдэлд эргэлзэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ажилласаа халагдсан нэгэн ч гэсэн ийм хэрэг хийгээд явж байна гэдэг нь итгэхийн аргагүй зүйл байсан биз. Цагдаа нар бүсгүйд Гриффитийн өөр зургуудаас үзүүлсэн ч хохирч эмэгтэй нэг хөвч эргэлзэхгүй байна. Яг мөн гисэр байсанд итгэж Гриффитийг шалгах болсон байна. Гэвч Гриффитийг хаана байгааг тэд олж чадахгүй байв. Өөрийн бүртгэлтэй хаяг дээрээ тэр байсангүй. Гэр бүл ойр тойрныхны ч түүнийг хаана байгааг хэлж чадаагүй. Эрен сурвалжиж эхэлжээ. Хэдийгээр эрен сурвалжсан ч тэр одоо хаанч байж болохоор байв. Америк нэгдсэн улсын өргөн уудам газар нутгийн аль ч өнцөгт нь хамаагүй гэсэн үг. Эрен сурвалжлах ажил удаан хугацаагаар сунжирсан ч цагдаа нар зүгээр суусангүй. Дебрагийн хэрэг болон энэ хийм цэвэрлэгээний хэрэгүүдийн хооронд ижил төстэй зүйлс олон байгааг анзаарсан юм. Тэд энэ асуудлаар Дебрагийн ээжтэй уулзах үед өнөөх нь мөн л өмнө нь яг тодорхой биш байсан нэг зүйлийг баттай мэдсэн гэд тэдэнд хэлсэн байна. Эмэгтэн ээжийн хэлснээр хэрэг гарсан өдөр алуурчин түүний хэд хүчнээс $400 авахдаа Дебрагийн аавынх нь банкны картыг мөн авсан гэлээ. Эмэгтэй нөхрийнх нь карт тэр өдөр хитвчэнд нь байсан хэсэгт эргэлзэж байгаад хожим яг баттай болгосон байна. Энэ мэдээлэл цагдаа нарт тун хэрэгтэй мэдээлэл байсан нь картыг хаанигтай ашиглавал тэр нь алуурчин байх магадлал өндөр гэсэн үг болов. Үүний дараа картыг үнэхэр хинэгэн Оклахомагийн зочид буудалд хэрэглэсэн нь тогтоогдож, цагдаа нар хаягаар очин Гриффитийг баривчилсан юм. Баривчилгааны үеэр Гриффит цагдаа нар руу халдах байх гэж болгоомжилж байсан ч сүртэй асуудалгүй барьж чадсан байна. Түүний байсан буудлын өрөөнөөс өөр хүмүүсийн хит хитэн банкны карт олсон бол орных нь матрасан доороос том хутга олсон юм. Мөн зочид буудлын зогсоолоос олдсон түүний машинд Дебрагийн цэцгийн дэлгүүрийн баримт байсан бөгөөд Гриффит Дебрагийн дэлгүүрээр үйлчлүүлдэг байнгын үйлчлүүлэгч нь байсан гэв. Энэ яагаад тэр өдөр Дебра түнд хаалга тайлж өгөн оруулсныг нь ч тайлбарлаж болж байна. Гэсэн ч эдгээр дурдсан баримтууд бүгд шууд нотлох баримтууд биш тул илүү нарийн шинжилгээнүүд хийж түүний алуурчин гэдгийг нотолсон юм. Эхнийх нь буудлынх нь орны матрасан доор байсан хутганд ДНХ хайх шинжилгээ хийж Дебрагийн ДНХ-г олсон бол мөн бүсгүйг хүчнэх үедээ үлдээж цагдаа нарт байсан хэргийн биологийн материалтай Гриффитийг таарснаар алуурчин гэдгийг нь хөдөлшгүйгээр нотолсон байна. 1995 онд шүүх хурал болж 2 удаагийн дээрмийн хэрэг, 2 удаагийн хүчин, 1 аллага үйлцсэн гэд Майкл Гриффитэд ялын дээд хэмжээ буюу цаазан ял оноосон юм. Тэр Техас мужид анх удаа цаазан ял авсан хуучин цагдаагийн алба хаагч болсон байна.
Түүний ялыг 2007 онд гүйцэтгэсэн юм. Хэрвээ жижиг сажиг тохиолдлууд болох өөр хилтэст буюу яг Гриффитийн ажиллаж байсан хилтэст түүний үйлдсэн хоёр дахь хэргийг шилжүүлээгүй бол мөн тэр хилцэд нь хэрэгт орж ял аван халагдсан алба хаагчийнхаа зургийг самбраас буулгахаа мартаад хэдэн 7 хоног болоогүй бол энэ хэрэг илрэх байсан нь. Цаашдаа Гриффит хитэн чимэгтэг ийм маягаар дээрэмдэн хүчрхэлж хорох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Ингээд өнөөдрийн гэмт хэрэгтэй бичлэг төгсөж байна. Өөрсдийн төрсөн сэтгэлийг комментэд заавал бичээрэй. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзалт болно. Баяр таа.